Орой минь хүндэт занчтаа өнөөдөр Amway компани вебинарт та бүхнийг угтан авч байгаадаа маш их баяртай байна. Өнөөдөр бидний ярих сэдв болохоор Artistry Longevity гэдэг шинэ маш гайхалтай гоо сайхны бүтээгдэхүүний талаар ярилцахаар байгаа. Өнөөдөр бид оролцож байгаа бол бүр маш гоё мэдээлэл та бүхний хүлээж байна. За тэгээд өнөөдрийнхөө вебинарын баримтлах журмыг та бүхэн танилцуулъя. Ингэснээр бид нэр бүгдээрээ хамтдаа маш үр дүнтэй, үр өгөөж дүүрэн вебинараа явуулах юм боломжтой болно. Илүү сайхан бүтэц зохион байгуулалттай, үр өгөөж өндөртэй вебинар болох юм байна. За тэгэхээр юун түрүүнд хэлэхэд өнөөдрийн маань вебинар интерактив буюу нэлээд идэвхтэй оролцоотой вебинар байгаа. Тэгэхээр зөвхөн спикер буюу бидний зүгээс яриад зогсохгүй, тий манай зүгээс хэд хэдэн спикер ярих болно. Тэгээд үүнээс гадна та бүхнээс бас эргэх холбоо хариу бас авах хүсэлтэй байгаа. Тэгэхээр чатан та бүхэн маш идэвхтэй өөрийнхөө санал бодлыг хуваалцаарай, асуултанд хариулаарай, харилцан ярианд оролцоорой гэж хүсгээр байна. Ингэснээр өнөөдрийн маань вебинарын уулзалт маш амьд, маш гоё идэвхтэй явагдах болно. За өнөөдрийн маань энэхүү вебинар сургалт байдлаар орох учраас алдаа гаргана гэж бүү эмээгээрээ ямар ч асуулт байсан асууж болно. Муу асуулт гэж байдаггүй шүү дээ. Тэгэхээр сонион чим шиг санагдаж байж болно. Ямар ч хамаагүй таны сонирхож байгаа асуулт бол та чатанд бичээд асуугаарай. За мөн асуулт хариултын хэсгийг мэрэгжилтний зүгээс явуулах үед та бүхэн маш их дуртай хүлээж авдгийг мэдэж байгаа. Тэгээд асуулт хариултын хэсэг маань төгсгөл хэсэгт бол байгаа. За яг манай эксперт мэрэгжилтэн болохоор яг энэ бүтээгдэхүүнүүдтэй холбоотой асуултанд хариулах болно. Тэгэхээр та бүхэн дуустал нь сонсоорой. Ингэснээр та бүхэн сонирхож байгаа бүх асуултынхаа хариултыг авах боломжтой юм шүү. За тэгвэл өнөөдрийн вебинар дээр та бүхнийг ямар мэдээллүүд хүлээж байгааг танилцуулъя. За бүтэн нэг цагийн хугацааг бид нар маш гайхалтай туршлагатай экспертүүдээс мэдээлэл авна. Яг longevity гэдэг бүтээгдэхүүний талаарх онцгой мэдээлэл авах болно. Хинт энэ цуврал бүтээгдэхүүн тохиромжтой бай. Тэгээд бүтээгдэхүүнээ хэрэглэгчтэй хэрхэн санал болгох вэ, хэрхэн танилцуулах вэ гэдэг талаар мэдээлэл авна. Үүнээс гадна манай арьсны эмч гоо сайхны мэрэгчлэн экспертээс асуулт асуух боломжтой. Тэгээд хүмүүсийн зүгээс, хэрэглэгчдийн зүгээс ирэх эсэргүүцэлтэй асуултуудад хэрэгсэн байх шүү дээ. За тэгэхээр энэ слайдн дээр миний зураг бас байна. Намайг Екатерина Цой гэдэг. Би Amway Central Asia гэдэг Төв Азийн бүсийн сургалтын төслүүдийг хариуцаж ажилладаг мэрэгжилтэн байна. За миний зүгээс та бүхэн мэдээлэл хүргэж байна. Үүнээс гадна өнөөдөр хоёр гайхалтай спикер бүсгүүчүүд оролцсон. Мерверт Таяр болохоор Amway Төв Азийн бүс нутгийн брэнд менежер байгаа. За Мерверт бас өөрийнхөө дож байна. За та бүхэн танилцуулахад намайг Мерверт гэдэг. Би арьс арчилгаа, биеийн арчилгаа гэдэг хувийн арчилгааны бүтээгдэхүүний талаар за Мерверт баярлалаа. За үүнээс гадна хамгийн гоё бас спикер маань Жанара Сейдказинова байгаа. Та бүхэн олонх нь бас таних байгаа бах. Өнөөдрийн вебинарын эксперт мэрэгжилтэн байгаа. За Жанараг танилцуулсан бүтэн слайд байгаа. За түүнийг танилцуулахад жижигхэн ийм хэсэг бас хүрэлцээгүй. Жанара маань арьсны гоо сайханч мэрэгжилтэй Алматай хотын гоо сайхны клиникийн ерөнхий эмч байгаа. Artistry брендийн хараат бус мэрэгчлэн зөвлөг байгаа. За үүнээс гадна урьдчилан сэргийлэх интегратив агаах ухааны мэрэгжлийн эмч хүн байгаа. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За бүгдээрээ удахгүй ярилцах болно. За тэгэлгүй яг уу өнөөдөр энэ вебинарын үеэр маш олон сонирхолтой мэдээлэл та бүхнийг хүлээж байгаа. Манай бизнес эрхлэгчид, манай түншүүд, үүнээс гадна хэрэглэгч зочид маань бас өөрт хэрэгтэй маш их чухал мэдээллүүдийг хүлээж авах болно. За тэгээд та бүхэндээ хандаж хэлэхэд хүндэт түншүүдээ өнөөдрийнхөө вебинарын гол зорилгоо бас хуваалцах зүйтэй гэж бодож байна. За гол зорилго
зорилго маань Жанарагийн зүгээс хэлэх энэ бүтээгдэхүүний цувралын одоо 3 онцгой давуу чанаруудыг та бүхэн бичиж тэмдэглэж одоо анхаарч авч үзэх ёстой юм шүү. Тэгвэл яг энэ вебинараас энэ бүтээгдэхүүний хувьд яг голлох 3 одоо онцлог талуудыг та бүхэн бичиж тэмдэглэж аваасай гэж хүсэж байна. За тийм учраас сайхан бичиж тэмдэглэж аваарай. Одоо бас сайхан цээжлээд санаад аваарай гэж хүсгээр байна. Мэдээж хэрэг Жанарагийн зүгээс эдгээр голлох одоо онцлог талуудыг онцолж ярих. За би нэг жоохон түргтэй байна уу? За эхлээд Meriwether үгээ шилжүүлэх юм байна л да. За маркетингийн зүгээс энэхүү бүтээгдэхүүний танилцуулгыг хийх зүйтэй. Тэгэхээр Meriwether үгээ шилжүүлье. За тэгэлгүй ах уу? За юун төрөнд та бүхэндээ бид бүхэндээ ийм гоё шинэ бүтээгдэхүүнүүд манай зах зээлийн үзсээр нэвтрэх болсон баяр хүргэмээр байна. Энэ бол одоо ганцхан бүтээгдэхүүн биш, бүтэн цуврал бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүнийг та бүхэн одоо ер нь бол бүгдээрээ л мэдэж байгаа тийм ээ. Арьс арчилгаа, гоо сайхны одоо өндөр чанартай, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний 3 дахь одоо ам бол болж орж иж байгаа цуврал бүтээгдэхүүн байна тийм ээ. За тэгэхээр энэ ч бас Жанарагийн цагийг аваад явах уу голлох мэдээлэл хүргэе гэж бодож байна. За юун түрүүнд та бүхнийг юг ойлгоосоо гэж одоо хүсэж байна уу гэхлээр энэ бүтээгдэхүүн дөнгөж өчигдөр одоо зах зээл дээр гарахын тулд боловсруулсан бүтээгдэхүүн биш. Одоо 20 жилийн хугацаанд судалгаа хийж ирсэн ийм одоо үндэслэлтэй бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэ олон жилийн турш судалгааны үндсэн дээр бид нэр одоо орчин үед тийм ээ одоо илүү шинэ технологиг ашиглаад гоо сайхан арьс арчилгааныхаа хэрэгцээтэй тэр шимт хичээлийг хэрхэн өгөх үү эдгээрийг одоо судалж үүн дээр үндэслэж шинэ бүтээгдэхүүний энэ одоо цувралыг гаргаж байгаамаа. Тэгээд ялангуяа эсийн төвшөнд хэрхэн зөв үйлчлэх үү гэдгийг маш сайн нарийн судалсан байгаа. Ялангуяа яг эсийн төвшөнд хэрхэн одоо үр дүнтэй. За энэ слайдн дээр та бүхэнд гэж хэлгээд одоо 20 жил гээд ярьлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр он цагийн түүхийг эргээд зөвхөх юм бол 2008 онд одоо эрч хүч гэдэг энэ гой цуврал байсан. За 2015 онд биоритм гэдэг био химнэл гэсэн бүтээгдэхүүний цуврал байсан бол одоо бид нэр орчин үед эрч хүч болон урт наслал гэдэг энэ одоо чиглэлийн арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж байна. Бид нэр юунд суурилсан гэхлээр эхлээд митохондр буюу тийм ээ энерги хаанаас үүсэлтэй вэ гэдгийг судалж одоо эсийн энергийг одоо судалж ирсэн. За тэгээд дараа нь болохоор хоногийн хэмнэлд зориулж арьс арчилгаанд одоо чиглэж байсан бол өнөөдөр яг бас эсийн төвшөндөө хэрхэн одоо арьс одоо арьсны эсэд хэрхэн одоо зөв шимт хичээлийн зөв цагт нь өгөхгүй гэдгийг тооцож одоо судалж гаргаж ирсэн байгаа. Ялангуяа шинэ эс үсэж хөгжих үед мөн одоо өгчсөн эс одоо устж алга болох энэ бүхэл үйл одоо явцын хугацаанд зөв шимт хичээлээр хангах эсийн төвшөнд өндөр үр дүн өгөх гэсэн ийм одоо зорилготой байгаа. Тэгэхээр ялангуяа арьсны за бас нэг маш чухал нэг хэлсэн зүйтэй санаа байгаа. Яг манай бүтээгдэхүүний одоо голлох санаа хаанаас гарсан гэхлээр энэ одоо түүхэн зургаас бас сэтэлтэй та бүхэн бид бүхнээдээ компани одоо хамгийн хүндэт эрхмүүд болох Карл Рейнборг болон түүний гэргийн эдит нарыг харж байна. За тэгэхээр яг гоо сайхан тэ шинжлэх ухаан болон шимт хичээлийн ертөнцид энэ хүмүүсийн хийсэн бүтээсэн маш их үнэт өв байгаа шүү дээ. За тэгэхээр яг энэ одоо хоёр эрхэм хүний хоорондын хайр одоо тэр хайрын холбоог одоо баталж энэхүү гоё баталж ирсэн тийм ээ тэрхүү хайрын одоо илрэл болсон гоё бриллиантан бүгчөөс санаа авч одоо энэхүү цуврал бүтээгдэхүүнийхээ гаднах савлгааг бол хийсэн байгаамаа. Тэгэхээр Карл Рейнбогийн зүгээс одоо хайртай гэргийдээ одоо ийм сайхан бүгч бэлэглэж харин одоо та бүхэндээ яг энэ иж бүрдэх коллект бүтээгдэхүүнээ танилцуулъя. За үндсэндээ энэ коллект бүтээгдэхүүнд 4 төрлийн бүтээгдэхүүн орж байгаа. Нэг нь болохоор одоо нөхөс сэргээх өтгөн бүтэцтэй нүүрний тос гэж байгаа. Мөн нөхөн сэргээх үйлчилгээтэй хөнгөн бүтэцтэй нүүрний тос байгаа. Нөхөн сэргээх зовхны тос мөн нөхөн сэргээх серум байгаа.
За тэгэхээр маркетингийн зүгээс бас нэг зүйл хэлэх зүйтэй хөнгөн бүтэцтэй нүүрний тос нь болохоор 26 оны хавраас эхэлж худалдаанд гарах юм байгаа юм. За тэгээд энэчээ refill буюу тийм ээ одоо солиод авах боломжтой савлгаанууд байгаа запас гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр үүнийг та бүхэн харж байна. Тэгэхээр энэхүү иж бүрдэл бас нэг гоё үнцэн шингээж өгдөг байгаа энэ зүйл байгаа. Энэ болохоор эдийн засгийн зүгээс маш одоо сайхан хэмнэлт үүсгэх боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл та бүхэн нэг удаадаа иж бүрдлээ худалдаж аваад цаашдаа запас бүтээгдэхүүнүүдийг нь авч хэрэглэснээр үндсэн үнийн дүнгээс нэг 15 орчим хувийн одоо хэмнэлт хийх боломжтой юм аа. Дандаа нөгөө үндсэн одоо савлгаагаар нь биш цаашлаад дандаа refill буюу тийм ээ запасыг нь аваад ингээд солиод ашиглаад авах боломжтой байгаа. Тэгэд энэ хэсэгт болохоор та бүхэнд зориулаад хэрхэн энэ запасаа сольж хийх талаар зааварчилгаа өгч гисэн байгаа. Маш хурдан энгийн дөрвөн албаар ингээд солиод хэрэглээд авах боломжтой юм аа. За ингээд маркетингийн зүгээс бэлдсэн миний мэдээлэл энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд одоо эксперт одоо жанраа одоо угаа шилжүүлээ. Тэгэхээр яг экспертийн зүгээс тийм ээ яг мэрэгжлийн төвшөнд энэхүү өнөөдрийн шинэхэн бүтээгдэхүүн маань бидний арсанд хэрхэн үйлчлэх дэлгэрэнгүй сонсё. За маш их баярлалаа Мэрвэрт. Маш гоё одоо санаа байна шүү дээ тийм ээ запас солиод ингээд хэрэглээд авах боломжтой. Тэгэхээр манай түншүүдэд маш их таалагдаж байгаа шиг байна. Хэрэглэгчд маань маш их таалагдаж байгаа шиг байна. Маш одоо лайк дадлаа супер гэж одоо чатанд бичиж байна шүү дээ. Тэгэхээр бид нэр зөвхөн одоо үүнд одоо сэтгэл догтлоо зогсохгүй түншүүд маань бас маш их баяртай хүлээж авах нэ. Тийм ээ. Өстой гал асах мэд гоё санагдаж байна гэдээ бас чатанд бичсэн байна. За тэгэхээр санаараа дугаа шилжүүлээ. За тийм ээ. Бүгдээрээ миний презентац лекцүүдийг та бүхэн өмнө сонсож байсан. За одоо бүгдээрээ уламжлалт ёсороо эхлээд одоо маш ойлгомжтой энгийн хэллэгээр одоо онл хэсгээ сонсъё тийм ээ. Маш ойлгомжтой ингээд гоё тайлбарлаад мэдээд авчихлаар яг яаж үйлчлэлтийн яг юунд зорж үйлчлэлтийн ямар бодисууд нь яг юунд хэрэгтэй ямар үйлчлэлтэй юм гэдгийг мэдээд авчихлаар та бүхэн энэхүү цувралын аль бүтээгдэхүүнд ямар одоо онцлог чанарууд байгааг нь мэдээд авчих юм байна. За өнөөдөр бүгдээрээ Artistry брендing Longevity гэдэг энэхүү арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүнийг авч үзэх гэж байна. За тэгвэл эсийн төвшөнд болохоор 3 одоо үе шаттай үйл явц явагдаж байдаг. Энэ болохоор эс эхлээд одоо бий болдог. За дараа нь болохоор өсөж хөгжөөд боловсроод тэгээд дараа нь болохоор эсийн амьдрах одоо цикл нь дуусдаг гэсэн үг. За ингээд өхөждөг гэсэн үг. Эс дотор бас маш олон үйл явц явагдаж байдаг. Ялангуяа ATF одоо боловсруулалт явагдаж байдаг. Үүнээс гадна ДНХ боловсрч байдаг. Энэ одоо ДНХ-гээр дамжуулж одоо дараагийн эсүүдэд мэдээлэл дамжиж байдаг. Тэгвэл бид нар эсийнхаа одоо эрүүл залуу байдлыг аль болох удаан сайн хадгалах гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хамгийн чухал үе шат буюу 2 дугаар үе шат буюу эсийн өсөж хөгжих боловсрох одоо үе шатанд чиглэж байгаа. За тэгэхээр бид нар одоо ерөнхийдөө одоо эхний одоо хөгшрөлтийн шинж тэмдэг байдаг шүү дээ тийм ээ. Одоо толб гарах одоо царай одоо ирээн толбтой болох за баг зэрэг одоо үрчлээ үүсэх гэж тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд та бүхэн ч хэлбэл гоо сайханчид ханддаг одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг нэлээд одоо судалж хэрэглэдэг тийм ээ. За тэгвэл яг энэ үед нь бид нар одоо маш чухлаар шин тижээлээ өгөх шаардлагатай юм аа. За тэгвэл энэ бүх үе шатуудад хүрсэн одоо үйлчлэлгээд одоо очиж байдаг ийм бүтээгдэхүүн байгаа. Учир нь яг энэ эсийн 3 үе шатуудад аль алинд нь одоо маш өндөр үйлчилгээ үзүүлэх бодис одоо орц найрлагууд агуулгдсан байдаг. Тэгэхээр чанартай уураг тийм ээ шаардлагатай хэмжээгээр очих ёстой. Ингэснээр мэдээлэл дамжаад ингээд одоо цаашаа өсөж хөгжих, өгчих ийм одоо үйл явц явагдаж байдаг юм аа. Тийм учраас яг энэ хүн орсон байгаа юм аа. За тэгвэл одоо бүгдээрээ энэ ч нэг харьцуулалт хийгээд үзье л да. За тэгвэл бид нар ирч хүчгүй бол ямар байх вүлээ? За бид нар өөрсдөө бие маань ирч хүчгүй байхыг эс маань ирч хүчгүй байхтаа зүрлээд үзье л да. За тэгвэл бид нар ирч хүчгүй байх юм бол энергигүй байх юм бол ямар байдаг вүлээ? Одоо өнөөдөр орчин үед митохондри гэдэг энэ эргэтэнцэрийн талаар маш олонхон сонсдог болсон байгаа тийм ээ. За яг хүний бие организмын эрчим хүчээр хангахад митохондри маш чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл эсийн төвшөнд одоо митохондри бас энерги ялгаруулдаг учраас одоо маш чухал байдаг. Нөгөө ATF гэдэг зүйлийг ялгаруулж байдаг учраас эндээс яг эрчим хүч энерги ялгарч байдаг юм аа. Тийм учраас эсийн
одоо түвшний энергид митохондри маш чухал үйлчлэлтэй гэсэн үг. За тэгвэл митохондри маань одоо муудаад ирэхлээр яадаг вэ гэхээр эсийн үйл ажиллагаа ингээд баг зэрэг одоо уртас одоо удааширдаг гэсэн үг. За ууг нь бол яг зөв талаас нь харах юм бол боловсрсон эсийг цаашлаад одоо хуваагдахад нь буюу залуу эсүүдэд хуваагдахад нь одоо дэмжиж өгдөг гэсэн үг. За ингээр одоо нөгөө боловсрсон эс маань хурдан хөгшөрч өгөхгүй гэсэн үг. За тэгэхээр Arcelebs гэдээ бас цуврал хичээлийнхаа үеэр та бүхэнд эффектомер гэдэг энэ зүйлийн талаар ярьжсэн. Эс болгон дотор ДНХ байж байдаг. Тэгээд хромосомын сүүл болгон нэг юм жижигхэн теломер гэдэг таглаа шиг зүйлтэй байдаг. За тэгвэл энэ таглаа шиг теломерийн урт эсвэл богино байгаа нь тэр эсийн амьдралын хугацааг тодорхойлж байдаг. Хэрвээ тэр теломер нь одоо богино байх юм бол одоо эсийн амьдрах хугацаа бас богиносдог гэсэн үг. За тэгэхээр энэхүү теломер гэдэг одоо таглаа шиг тэр зүйл нь болохоор юунаас урт богино шалтгаалдаг гэдгээр нөгөө гаданд орчны стресс одоо бохирдол гэд маш олон зүйлээс шалтгаалаад теломер маань богиносох уу урт байх уу гэдгийг шалтгаалж байдаг юм аа. Тийм учраас бид нэр энэхүү одоо эсийн төвшөнд АТФ-ийг боловсруулах тал дээр бид нэр одоо зорж ажиллаж байгаа. За тэгээд тэр теломер гэдэг одоо хромосомын сүүл хэсэгт байрладаг таг шиг энэ зүйлийг урт байлгахад нь зорж ажиллаж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо үүний үр дүнд яадгүй гэхээр бид нар илүү залуу, эрүүл, сайхан гэрэлсэн арьсыг одоо бий болгох боломжтой гэсэн үг. За мэдээж хэрэг одоо бид нар эстэй зөв шин тэжээлийг зөв одоо дэмжлэгийг нь үзүүлэх ёстой тийм ээ. Ялангуяа бид нар арьсныхаа эсийг сайн шин тэжээлээр хангах ёстой. Тэгэхээр одоо эсээ юугаар хангах уу, юугаар ямар шим тэжээлээр хангах уу гэдгээс маш их одоо арьсны нөхцөл байдал хамаарч байдаг. Тэгэхээр өглөө оройдоо та арьсандаа юу хэрэглэнэ үү гэдгээс чинь маш их чухал шалтгаалт байж байгаа. Тэгэхээр циркадийн одоо хэмнэл буюу хоногийн хэмнэл байгаа. Одоо нар мандад жаргах хүртэл тийм ээ. Тэгэхээр өглөөд нь ямар зүйл хэрэглэх юм, оройд нь ямар зүйл хэрэглэх юм гэдгээс нөгөө одоо арьсны маань нөхцөл байдал хамаарч байдаг. За дараагийн нэг зүйл болохоор коммуникац буюу харилцаа холбоо байдаг. Бидний эс хооронд үргэлж харилцаа холбоо явагдаж байдаг. За би сүүлд нэг лекц уншихдаа бас одоо нэг харьцуулалт хийсэн шүү дээ. За бид нэг юм томоохон гой офисыг одоо аваад үзье л да тийм ээ. За тэгээд офис дотор ингээд менежер, ажилтнууд нь ингээд олон нийтийн цахим сүлжээ ашиглаад, WhatsApp, Messenger ашиглаад хоорондоо маш их холбогддог, байн коммуникацтай байдаг. Янз бүрийн офлайн одоо уулзалт, хурал хийгээд нэг нэгэндээ маш сайн мэдээлэл дамжуулж өгдөг байвал ямар сайн бэ гэдгийг зүүрлэж байсан тийм ээ. Тэгвэл эс хооронд маань маш сайн энэ харилцаа явагдах хэрэгтэй байдаг. Тэгвэл энэ харилцаа юунд суурилж явагдах вэ гэхээр нөгөө коллаген суурилж явагдаж байдаг. Тэгэхээр эсэд янз бүрийн одоо гэмтэл бэртэл үүссэн тохиолдолд тэрийг нь одоо нөхөх шаардлагатай болдог. За тэгвэл тэр эс гэмтлэг гэдэг мэдээлэл бусаддаа бас дамжуулах шаардлагатай байдаг. За пептид гэдэг та бүхэн мэдэж байгаа тийм ээ. Пептидүүд маань маш орчин үед одоо эрэлт хэрэгцээтэй болчихсон, маш их алдартай болчихсон байгаа шүү дээ. Гой сайхны бүтээгдэхүүнүүд пептид гэдэг одоо нэгтэл маш их агуулдаг болчихсон. Энэ болохоор одоо хөгжөлтөөс сэргийлэх ийм нөлөөллийг үзүүлж байдаг. За тэгвэл пептид болохоор бас мэдээлэл дамжуулдаг байх нь л дээ. Сигналны пептид буюу дохио дамжуулдаг пептид гэдэг энэ төрлийн пептид хүртэл байдгийг олж судалсан байна. Ингэснээр эс хооронд мэдээлэл дамжуулах боломж үүсдэг гэсэн үг. Тэгэхээр эсийн дотор бас бэртэл гэмтэл одоо тийм ээ одоо ямар нэгэн зүйл тохиолдсон бол энэхүү мэдээллийг пептидээр дамжуулаад нөгөө дохионы пептидээр дамжуулаад эс хооронд мэдээлэл харилцаж байдаг байх нь. За маш их баярлалаа. Тэгвэл нөгөө нэг өдөр тутмын арчилгааны талаар ярьжсэн шүү дээ. Тэгэхээр гинт нэг юм гоо сайхантай орох биш, үе ингээд орох биш. Өдөр тутмын байнгын арчилгаа хамаагүй үйл үрдүүлдэг гэж ярьжсэн шүү дээ. Тэгвэл нөгөө өдөр тутам өглөө оройдоо арьсаа арчилах нь үе одоо гоо сайханд орохоос илүү нөлөөтэй талаар ярьж өгөөч. За тэгэлгүй яах вэ? Бид нэр өдөр тутамдаа яг одоо бидний бие махбод арьсанд тийм ээ эрүүл имэндийг өгөх тэр сайхан шин тэжээл тэр зүйлийг одоо байнга авч арьсаа тийм ээ биеэ дэмжиж байхгүй бол
одоо маш их эрчим хүч сулрна. За бүр нөгөө эсийн энерги сулрна. За тэгээд нөгөө эс өөрийгөө хооллох тийм ээ тижээх тэр одоо явцсан буурч байдаг учраас тийм ээ бид нөгөө өөрсдөө сайн шин тижээлээ авахгүй бол гинт нэг одоо гоо сайхны газар орчхоод тийм ээ тэнцээ одоо намайг сайхан болгоод өгөөч гэж хэлж одоо бүрэн хариуцлага төр хүмүүст өөрүүлж болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо өдөр тутмынхаа арьс арчилгаанд энэ одоо зөв шимтгийлэлээр хангах энэ зүйлийг оруулах ёстой байх нэ. За тэгэлгүй яг уу арьс гэдэг чинь бидний биеийн маш том эргэтэн тийм ээ. Тэгэхээр нөгөө бие махбодоо шимтгийлэлээр хангадаг шиг арьсаа бас бид нар эргэтэн гэдэг утгаар нь маш сайхан шимтгийлэлээр хангаж өгөх ёстой байх нэ. За тэгэлгүй яг уу арьс гэдэг дотор одоо нэг юм том эргэтэн тогтолцоо гэж харж байна тийм ээ. Тэгэхээр одоо эсээс одоо бүрдэж байгаа арьс бүх эсүүд нь эрүүл байгаад хоорондоо маш сайн мэдээлэл дамжуулдаг байгаад ингээд одоо сайн шим тижээлээ аваад эрүүл байдаж чадвал одоо маш сайхан эрүүл залуу сайхан арьстай болох нь байна шүү дээ. Хэрвээ мэдээлэл дамжуулах нь алдагдаад эсвэл эсэн сайн шим тижээд авч чадахгүй өгчээд одоо эрт өгчээд байх юм бол нөгөө арьс маань яах нь хурдан хөгжин, толботой болно, эмзэг болно, мэдрэг болно тий. Ийм одоо сөрөг нөлөөнүүд гардаг байх нэ. За тэгэхээр бас нэг одоо арьсны тийм ээ бас энэ гадна талд тийм ээ одоо гарч ирж байгаа янз бүрийн одоо харагдахгүй зэм одоо шинж тэмдгүүдээ шүү дээ тийм ээ. Одоо бидэнд туслалцаа хэрэгтэй байна гэдэг арьсны эрснүүд чинь одоо танд мэдээлэл хүргэл байна гэсэн үг. За биднийг одоо шин тижээлээр хангаач ээ гэж одоо мэдгэтгүү зэм сигнал дохио өгч гин гэсэн үг. За тэгвэл бас юу чухал гэхлээр бидний одоо арьсанд агуулгадж байгаа бүхэл дотоод нөөцөө бид нар гадны орчны стрессээс маш сайхан хамгаалж авах хэрэгтэй. Нөгөө нэг бүр муудчихсан, бүр одоо өгччихсэн юм уу, бүр одоо хөгшиг болохоор нөгөө слайдинг гүйлэх гэдээ бас сандраад байсан байна. За бүгдээрээ эсийн 3 одоо үе шатыг авч үзсэн шүү дээ. Эхлээд би өс үүсдэг, хоёрдугаарт болохоор өсөж хөгждөг, тэгээ гуравдугаарт нөгөө эсийн амьд явах цикл нь дуусдаг гэсэн үг. Төгсгөл болдог, өгөөждөг гэсэн үг. За тэгвэл энэ 3 үед нь бид нар аль аль нь зөв шим тижээлээр хангах зөвөр одоо залуу сайхан байдлыг дэмжих ёстой гэсэн шүү дээ. За тэгвэл нөгөө одоо эс үсэх үед одоо яаж шим тижээлээр хангах уу гэх нь их чухал байдаг. За тэгвэл бас өгчсөн эсийг зөв одоо устгахт нь бас туслах их зөв байдаг. За тэгвэл одоо бас хэдүүлээ үе шатаар наваад үзэл та нэгдүгээр үе буюу одоо эс бүрлдэх гэсэн энэ хэсэг байна тийм ээ. За тэгвэл арган ургамлын үүдэл эс энэхүү бүтээгдэхүүнд маань орж өгсөн байдаг. За хүмүүст бидний бие махбодод бас энэ үүдэл эсүүдийн хэрэгцээ маш их өндөр байдаг тийм ээ. Хэрвээ ямар нэгэн эсийн дутагдалд орох юм бол бид нөгөө үүдэл эсээсээ тухайн эсээ нөхөн одоо төлөвлөж байдаг гэсэн үг. Яг энэ үйлчилгээ бас энэ одоо бүтээгдэхүүнд байдаг гэсэн үг. За тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө арьсаа болохоор зөөлөн одоо аргаар ингэж одоо гуйжуулаад тэгээд одоо шинэ арьс бүрлдэхт нь маш сайхан одоо туслаж өгнө гэсэн үг. За үүнээс гадна опунци буюу кактусын ханд агуулсан байдаг учраас арьсны өөрийнх нь дотоод чигийг хадгалж өгдөг гэсэн үг. За үүнээс гадна маш гоё одоо арьсын чигшлийг барьж өгдөг учраас одоо лифтинг үйлчилгээ буюу арьсыг өргөх ийм үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. За тэгвэл хоёрдугаар үе шатыг аваад үзье. Эс өсөж хөгжих үеийг одоо хэрхэн дэмждэг вэ гэхээр растропша буюу толбод арцаахаа цэцгийг одоо нутрисерт гэдэг стандартаар одоо ургуулж төлжүүлж авсан энэхүү цэцгийг агуулдаг. За энэ одоо цэцгийг агуулсан учраас одоо дотроос нь эсийг маш сайхан дэмжиж өгдөг. За мөн оливын навчны үүдэл эс агуулсан. За үүнээс гадна одоо баг алтан зул гэж цэцгийн орцтой учраас энэ эсийг дотроос нь маш сайхан дэмжиж өгдөг. Үүнээс гадна меланин шиг ийм эффект үзүүлдэг. Ингэснээр нөгөө циркадын хэмнэл буюу нөгөө одоо хоногийн хэмнэлд тохируулж нөгөө эсийг сайхан тижээж эрүүл байхад нь тусалдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө бидний эсүүдэд нөгөө одоо гадны туяа тийм ээ янз бүрийн хортой туяа эсвэл гадны орчны стресс эдгээр зүйл одоо нөлөөлж
нөлөөлөхгүй байх үүднээс одоо эрсийг хамгаалж байдаг гэсэн үг. Тэгэхээр коллагены матрикс бүрэлдэхүүн тууралдах бас гиалуроны хүчил бас бид нэр хэрэгтэй байдаг. За тэгвэл маш жижиг молекултай гиалуроны хүчислийн нэг төрлийг агуулдаг учраас маш гүний арьс руу шингэж өгдөг. Тэгэхээр бидэнд илүү одоо өндөр үр нөлөө үзүүлэх боломжтой байдаг гэсэн. За тэгвэл 3 дугаар үе шууд буюу одоо энэхүү эсийн хэмнэлийн төгсгөл хэсэг байна тийм ээ. За тэгвэл гинко билоба гэж ургамлыг агуулж байдаг. За би эмч хүний хувьд энэхүү ургамал маш их өөрөө дуртай. За 90-ад он 2000-ад оны үед тархины судсын одоо урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хүмүүс эмийн сангаас энэ гинко билоба ургамлыг авч уулж хэрэглэдэг байсныг санаж байна. За яг энэ билоба ургамал яадаг вэ гэхээр микроциркуляц буюу хамгийн нарийн судснуудын одоо нөгөө цусны урсгалыг маш сайхан дэмжиж өгдөг. Ингэснээр эс бүрт хүчил төрөгч хүрэх боломжийг нээж өгдөг гэсэн. Өөрөөр хэлбэл бид нэр хамгийн нарийн судсанд хүртэл хүчил төрөгч одоо эсүүдтэнд дамжуулснаар нөгөө арьсны маань одоо эсүүдэд хангалттай сайн хүчил төрөгч хүрдэг гэсэн үг. Шин тэжээл хүрдэг гэсэн үг. Үүнээс гадна нөгөө опунци буюу кактусын хандтай учраас яг л одоо маш мэдэгдэхүйц лифтинг эффект өгдөг буюу маш сайхан нүрийг өргөж өгдөг гэсэн үг. За тэгээд бид энэ орц найрлагуудыг бас судалж байх үедээ бас бодож байсан л та. Эдгээр орц найрлагууд тэр болгон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулдаг байдаггүй маш ховор юм бас нандин орц. За artistry longevity хэн сонгох вэ? За ер нь бол арьс маань одоо намайг сайхан амьдруулах үндэс юм аа гэдгийг ойлгож байгаа хүмүүс байл авна. За тэгээд байнга одоо салууны арчилгаанд ороод байна гэдэг бол хангалттай биш те. Тэгэхээр та одоо мэргэжлийн хүн дээр очино үүнийхээ хажуугаар өдөртөө 2 удаа өөрийгөө арчлаад байх хэрэгтэй. Өглөө оройдоо одоо шүлгээ угаадагтай адилхан те. Яг одоо өөрийгөө арчлаад байх хэрэгтэй. За өөрийнхөө гадаад төрхтөө анхаардаг хүмүүс маань бас яг longevity сонгоно. Ер нь бол бид нар чи өөрсдөө дотроосоо ш дэмдэг, гаднаасаа ч дэмдэг тийм үү? Тэгэхээр манай artistry brand одоо бүтээгдэхүүнүүдийг ашиглаад өөрсдөө гаднаасаа одоо бас дэмжих боломжтой байна. За энэ чи одоо энэ орцуудыг маань танилцуулсан байна. За сая ярьсан орцуудаа ярихгүйгээр одоо бас яриаггүй орцуудаа яриа. За энэ чи одоо мастикийн хандын липосом гэж байна. За энэ болохоор арьсыг одоо чийшүүлдэг байгаа. За ер нь бол нас ахын хэрэг арьс арай хүрээ болдог, эмгэн болдог тийм үү. За тэгвэл бид нар чи залуу арьсаа хадгалж үлдэхийг хүсэж байгаа тийм. Тэгэхээр бид нар дермагаа илүү нягт болгомоор байна. За эпидермис маань сайхан нарийн уян хатан байгаасаа гэж хүсэж байгаа. За үүнд нь болохоор ретиной хүчил хэрэгтэй болдог. За тэгвэл энэ липосом энэ ретиной хүчил байгаа. За тэгээд ретиной хүчил маань нэг сар одоо хэрэгжиж үр дүн гарна шүү. Кионы ханд гэж байгаа. За арьсны өнгийг сайхан засаж өгдөг. Одоо яг арьсыг одоо бүрэн эмчилнэ гэж ярихгүй яг өнгийн сайхан одоо гэгээлэг болгоод өгнө. За ер нь бол яг одоо байгаа нөсөө толбыг уутахгүй байхад туслах гэсэн. За чаг мөгийн ханд байна. За энэ мөг нь болохоор атал бас боловсрч гаргахад нөлөөтэй байдаг. За ер нь бол чаг мөг нь нэлээд юм үнэтэй гоолхны бүтээгдэхүүнүүд тэр болго ороод байдаггүй. За тэгээд бидний одоо теломерүүд богиносхоос хамгаалж идэг. За кофеин гэдэг. Кофеин маань болохоор за зовхны тосонд яг агуулгадах юм байна. За тэгэхээр арьсны өнгийг тгээд өгнө. За нас ахихын нүдний дор хөхөрдөг, борлдог тийм асуудлууд байгаа шүү дээ тийм. За яг нь ер нь бол нүүрний одоо эргэн тойронд зовх их нэмгэн байдаг. За их нэмгэн байдаг учраас арьс гундах, хөхрөх, за тэр шин тэжээлээ алдах юм нөлөөтэй байдаг. Тэгэхээр тийм учраас кофеин бол яг энэ асуудлыг шийдэхэд туслаад өгнө гэсэн.
За 24-ийн каратын алт болон алмазыг одоо нутаг комплекс байгаа. За энэ арсыг бас ингээд заах өнгөлөөд өгөх юм. За үүнээс гадна эмчээ бас хичээгүй байна. За манай одоо зах зээл дээр байдаг хамгийн үнэтэй одоо орцууд гээд харах юм бол за одоо яг манай бүтээгдэхүүнд одоо ордог ийм орцууд байгаа. За тэр онцгой орцууд маань хамгийн үнэтэй хамгийн өр нөлөөт арсыг бүр ингээд дотроос нь гүйж байгаа юм шиг харагдуулдаг юм орцууд байгаа. За белоцентникийн ханд болохоор өвчлөлийг багасгадаг, арсыг одоо гэрэлтүүлж харагдаг. За бас одоо жасминтай юм төстэй юм цэцгийн ханд байгаа. Энэ ч бас одоо ургамлын одоо үүдэл иш байгаа. За эдгээр нь бүгдээрээ арсыг сайхан хамгаалаад өгөх юм. Чөлөөт радикалуудаас хамгаална. За үүнээс гадна эсийн ДНК-г хамгаална. За ингэж хамгаалж эсүүд одоо ингээд задарч одоо хуваагдахдаа одоо тэр залуу байдлаа хадгалаад хэвийн одоо байдлаар задлаад бас шинээр үүсэж байгаа эсүүд нь гэмтэлгүй залуу тэр шин чадрыг хадгалаад үлднэ л гэсэн үг. За дараагийн слайд руу хичээс өмнө бас хэлмээр байна. Үнэхээр гайхалтай уртцууд ичээ харагдаж байна. За тэгээд би бас ингээд харлаа л да одоо ингээд 24 каратын алт гэж тийм бид нар чинь бас алттай, алмазтай одоо пудр эдэр хэрэгэлдэг шүү дээ. Пудр ингэсэг хэрэгэлдэг тийм. Тэгэхээр одоо гээд үнэхээр гайхалтай арсны залуу насыг удаан хадгалахад одоо хэрэгтэй гайхалтай уртцууд тийм үү яалтчгүй нэ. За үргэлжлүүлээ бүтээгдэхүүнээ тус бүрд авч үзье. За өтгөн бүтэцтэй нүүрний тус байна. За нэлээд ийм нэгт бүтэцтэй. Ер нь бол ямар ч тохиолдолд бүх төрлийн арсанд тохирно. За тослог, холимог арс байж болно. За ингээд энэ тус маань өтгөн бүтэцтэй ч гэсэн ингээд маск шиг ингээд зузаан мэдрэгдэхгүй. Гэхдээ тосоод өрхөхдөө хит их дүрхэж болохгүй. Бас хит баг дүрхэж болохгүй гэдгийг л анхаарах хэрэгтэй. За тосоод түрхэнгүүтээ тэр даруйда арьс тижээгдэж байгааг мэднэ. За хурааштай байсан бол хурааш шууд арилаад сайхан чигч байгаа нь мэдрэгдэнэ. Тэгэхээр арьсыг тижээх нь чигшүүлэх нь. За тэгээд арьс бүр ингээд яг юм тижээгдсэн мэдрэмж төрнө. За одоо нөгөө нэг арьсыг одоо ингээд филингээр ингээд тижээдэг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан нөлөө үзүүлнэ. Яг ингээд ийм хураашлаас үүдэлтэй тэр бичил өвчлөнүүд алга болно. Үүнээс гадна арьсыг одоо маш хурдан гээд өгөх нэглүүд байгаа. За дохио өгдөг пептидүүд байгаа. За арьсны коллагены бүтцийг тэтгээд өгдөг. За хамгаалахаас гадна шинээр бүрэлдэхүүн байгаа. За үүнээс гадна арьсны одоо аль нэг хэсэгт гэмтэл гарлаа гэхэд нөө дохиогоо дамжуулаад за нөө шим тижээлийн бацуу тэр хэсэг рүү одоо очих тэр нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. За нүүрний одоо өтгөн бүтцтэй тус маань. За энэ маань бид нарыг бүх туяанаас хамгаалдаг, чөлөөт радикалуудаас хамгаалдаг, арьсны хоногийн хэмнэлийг сэргээж өгдөг. За арьсны энергийг нэмэгдүүлж өгдөг. Бүр 51.7% нэмэгдүүлэх гэдэг судалгаа баталчихсан. За зомби эсүүдээс салахад тусалдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо нэг өөрчлөлт орчихсон өвчж байгаа тэр эсүүд байх юм бол тэрнээс салах хэрэгтэй байдаг. Үүнээс гадна арьсанд ретиноидын хүчлийг одоо итгэж өгдөг. Ер нь бол бид нар чи өөрсдийн арьсанд байгаа нөөцөө хамгаалаад хадгалаад нэмэлтээр тижээл авах хэрэгтэй гэдэг хэлсэн дээ. Тэгвэл энэ боломжийг хангаж өгөх нь. За тэгэхээр ийм сайхан үр дүнгууд гарсан байна. За та нар маань анзаараарай. За духны хэсгийг одоо харуулсан байна тийм эхний зураг. За духан дээр байгаа тэр өвчлөлийн гүн өвчлөө багассан байна. За ер нь бол 8 дахь 7 хоног дээр үр дүн гарсан. Өдөр болгон өглөө оройдоо тосоо хэрглэж байгаа. За үүнээс гадна бас одоо ингээд арьсыг одоо ингээд бүтнээр нь харуулсан, нүрийн бүтнээр нь харуулсан зураг байх юм ба. За энэ чинь арьсны одоо өвчлөө багсан байна, арьсны өнгөнд сэрэгдсэн байна. Арьс нь ингээд баг зэрэг өргөгдсөн байна тийм. Ийм сайхан залуу чухал нөлөө гарсан байна. Тэгээ яалтчгүй анзаарахгүй юм үр дүн гарсан байна тийм. Гайхалтай. За хөнгөн бүтэцтэй тосмоор байна нүрийн тос тийм үү?
За бүтцэн арай хөнгө. За арай залуу арьсан тохироо бас одоо нилээд эмүүс маягийн хөнгөн тус хүүхдтэй хүмүүс илүү тохирж байгаа. За үр дүнгууд бас их тод харагдана. За эсийг нөхөд төлжүүлэн. За тэр хар толбнуудыг багасгана. Үүнээс гадна хит ягаад туяанаас арсыг маань одоо хит ягаад туяанаас хамгаалж. Гэтэ одоо SPF бүтээгдэхүүн бол бас одоо хасаж болохгүй шүү. За үүнээс гадна өгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. За арсыг бас одоо ингээд гийгүүлэх, туяаруулах нөлөөтэй. За бас олон туяануудыг ингээд бас буцаагаар сарниулдаг юм нөлөөтэй юм ба. За энэ чинь үр дүнг харъя. За энэ зураг дээр та нар маань анзаараарай. За тэр арсны үг яаж сайхан жигдэрсэн байна вэ те? За тэр эхний зураг дээр одоо ингээд нэлээд томруулаад харуулж шүү дээ. За зовхны доорх өвчлээ багассан байна. Хацар хаваар одоо ийм нөсөө тол байсан байгаа. Нэлээд том нөсөө тол энэ багассан байгаа. Энэ үр дүн болохоор бас одоо 8-7 хоногт гарсан өдөр бүр одоо тосоо хэрглэж байгаа. Өвчлээ багасж байгаа пигментаз буюу одоо нөсөө тал бас багасж байна гэсэн үг. Так. Доказана эффективность кремов плюс 122%. Нам дал тусууд маань одоо бас үр дүнгээ батлаад харуулсан байгаа. За ер нь одоо үр дүн гэх юм бол за хөнгөн тосмоо за нөгөө нэг арсны нөхөн төлжих амин хүчлийн индексээр харахад хөнгөн тосмоо 122%-аар сайхан үр дүн харж байна гэдэг. За өтгөн тосмоо 157%-аар одоо сайхан үр дүн гарч байна гэж харуулсан байна. За ер нь бол клиникийн туршилтаар одоо эр дүнгууд харагдаж байгаа. За бүтээгдэхүүнд маань одоо ямар нэглүүд байдаг вэ гэхээр за нөгөө нэг зарим одоо мэдрэмжийн арсууд байдаг тийм үү? Шууд ус түрхээр ингээд цочирдог. За тэгвэл яг тэр мэдрэмжийг байхгүй болгодог. Шууд хэрэглэсний дараа сайхан арс зөөлөн толгоор болдог, чиглэг болдог ийм үр дүн гарч байгаа. За 3 хоногийн дараа гэх юм бол арсыг ингээд анзаараад үзээрэй. Тэр бичил одоо шалгасан өвчлөөнүүд багасж байгаа. Тэр өнгө одоо сэргэж байгаа. Ийм сайхан үр дүн гарна. За хэрэглээд 1, 2, 7 хоног боллоо гэхэд арай бүр ийм гүн өвчлөөнүүд багасж эхлэнэ. Өсөө тол багасна. За тэгээд одоо та нар маань тосоо түрхэхдээ бас тэр чихний орчмоо анхаараарай. Тэр чихний арс чинь бас л одоо насны өөрчлөлтөд орж байгаа тийм үү? Чихний урд уур, чихний ард уур та нар маань анзаардаг байж магадгүй. Гэхдээ бид нар бол дандаа анзаарч ингэж харж явдаг хэсэг байгаа шүү. За зовхны нөхөн сэргийх тос маань байна тийм үү? Бас л одоо нүүрний тоснуудтай адилхан үйлчилдэг. Тэр дайруудаа үр дүнгээ үзүүлнэ. За нөө зовхны одоо тэр өхөрлөлтийг багасгана. За бас хайлайтер нөлөөтэй гэрлийг одоо ойлгоно. За тэгээд одоо нөгөө нэг нүдний хоёр талаар өвчлөлттэй бол тэр өвчлөлийг багасгах тэр одоо ядарсан одоо төрхийг одоо бас багасгаад зовхны өнгийг бас сэргийгээд өгнө. За бас л сайхан одоо үр дүн өгж байгаа. Яг л нөгөө нүүрний тустай адилхан үр дүн өгж харагдаж байна. За тэгээд бүх одоо бүтээгдэхүүнүүд longevity бүтээгдэхүүнүүдэд өглөө оройдог хэрэглэн. За нүүрний тосоо хэрэглэн. За зовхны тосоо түрхэн. За зовхондоо бол заавал одоо зовхны тосыг түрхэх. Яг юм бол зовхны арс нэмгэн байдаг учраас зориулсан тос хэрэгтэй шүү. За зовхны тосны үр дүн гэж харагдаж байна. За эхний зургийг харуул одоо шууд анзаарч шүү дээ. Эхлээд одоо ингээд зовх унжижсэн байна тийм үү. Тэгээд хэрэглээ, тогтмол хэрэглээ 4-7 хоногийн дараа гэхэд тэр унжсан зовх байхгүйсэн байгаа. За ингээд харахаар арсны одоо коллаген одоо сайн ялгарч байна, арс илүү нягт болгож байна гэсэн. За тэгээд нөгөө зургийг харах юм бол за зовхны тосын хуурашил арсж тэр одоо жижигхэн одоо хялгасан судснууд одоо гүйхэн өвчлөөнүүд багасж байна те. За энэ одоо үр дүн үнэхээр сайн харагдаж шүү дээ те.
За зүүн талын зураг дээр бол бүр тод юм үр дүн байна. Баруун талын зураг дээр болохоор яг нь нилээд сайн анзаарах юм бол харагдаж байна. Гэхдээ одоо зүүн талын зураг бол бүр шууд хараад үр дүн харагдаж шүү дээ, тэ. Тэгэхээр та нар маань бас энэ зургийг ашиглаж болоод яг ингээ бодитоор үр дүн харуулж шүү дээ. За борлуулалт хийхдээ хүмүүс зөвлөгөө өгөхдөө яг энэ одоо өмнөх дараах зургуудыг бас харуулж бодно шүү. За үүнээс гадна бид нар бас одоо клиникийн судалгаа хийсэн байгаа. За зовхныг одоо тосыг түрхэнгүүд одоо тэр дайруудаа бас одоо арьс одоо тэр одоо хөгшөлтийн шин тэмдгүүд нь одоо багасж байгаа тийм үр дүн гарч ийн. За тэгээд одоо ингээ залуу арьстай өвчлөө үүсээгүй хүмүүс байх юм бол за нөгөө нэг за болоогүй ингээ хүлээх хэрэггүй эртнээс арьс сайхан байгаа дээр нь одоо энэ бүтээгдэхүүнүүдэд хэрэглээрэй. За ингээ хэрэглэнгүүт арьс маань одоо ингээ толгор болж байгаа. За гэрэлтээд өвгөн сэргэж байгаа. За өвчлөө багасж байгаа. Нүдний доор уутанцар үүссэн бол тэр уутанцар нь одоо багасж байгаа. Бид нар нөгөө нэг юм одоо тэр нөгөө нэг ер нь одоо ингээ ядархаар гардаг, нойр дутагдахаар гардаг тэр уутанцыг ярьж байгаа шүү. Яг тэр нөгөө өөр бусдад одоо тэр өвчний арсны өвчин яриаггүй шүү. За тэгээд бас одоо нүдний доорх юм хаван хөөж ийн. Одоо нөгөө нэг тунгалгын одоо тэр нөгөө нэг занглаануудыг одоо идэвхжүүлээд одоо пептидүүд маань зөв ажиллаад тэр одоо тунгалгын одоо занглаануудыг сайхан суллаад өгөхөөр тэр одоо нөгөө хоргожүүлэх үйл ажиллагаа тэр одоо хаван шингэний хөөх үйл ажиллагаа явагдаад байна л да. За энэ бүтээгдэхүүн дээр яг онцлог гэж юг тодорхойлж хэлэхээр байна. За ер нь бол миний бодлоор одоо нэг бүтээгдэхүүний маань орцууд байгаа юм тийм үү? За би болохоор ер нь бол бүтээгдэхүүний дандаа орцыг нь хардаг. За энэ бүтээгдэхүүнүүд маань ингээд пептидүүд агуулдаг. Тэр пептидүүдийг бид нар дандаа ингээд клиникийн судалгаануудаар үр дүнг баталчихсан. Пептид гэхэлэр нэг жижигхэн одоо ингээд молекул юм шиг тийм үү? Ер нь бол бидний одоо эдис анзаархааргүй тийм жижигхэн одоо ийм молекулууд байгаа. Тэгсэн ч гэсэн тэд нар маань асид маань хүрээд гайхалтай үр дүн өгж байгаа. За ангаахын салбарт, гоо сайхны салбарт пептидүүд маш чухал ач холбогдолтой байдаг. Тэгэхээр за бас одоо надад одоо энэ нөхөс сэргээх сэрүү маань их таалагдж байгаа. За энэ бүтээгдэхүүн маань хоёр үүрэгтэй. Нэг бол тоникийн үүрэг үүснэ, нөгөө талаас сэрүүмийн үүрэг үүсгэн. Тоникийн үүрэг үүсгэхээр нөгөө нэг pH-ийг тэнцвэрлүүлдэг. Үүнээс гадна сэрүүмийн үүрэг одоо гүн одоо үүрэг үүсгдэг. За гэл байдлаар одоо ингээд хэрэглэх боломж одоо гэл бүтэцтэй. За та ер нь бол шууд гараараа ингээд түрхэж болно. Эсвэл одоо тэр нөх хөвөн шингээж аваад түрхэж болно. Гэхдээ хөвөн шингээхээр харамсалтай санагдаад байдیں۔ Гарн дээрээ одоо асгаж агаад арьсан дээрээ одоо түрхэж болмоор санагдаа. Тэр хөвөн дээр одоо бас энэ сайхан үнцэнтэй бүтээгдэхүүнээ бас алдмааргүй шүү дээ. Нүүрэндээ түрхэн, хүзүүндээ түрхэн, чихний урд хойгоор одоо бас түрхэн. За удахгүй бас одоо яаж одоо бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх дараалал нь юу байх вэ гэдээ бас ярина. За ямар ч байсан ингээд сэрүүмээ хэрэглээд үргэлжлүүлээд өөр бүтээгдэхүүн хэрэглэж болно. Арсанд ингээд юм зууралтаад байхгүй юу ч ингээд төгсөн юм шиг харагдахгүй. Ямар ч байсан одоо энэ сэрүүмээ түрхчээд дараа нь өөр бусад бүтээгдэхүүн төрөх боломжтой. За өглөө оройдоо хэрэглэж болно. За ер нь бол энэ бүтээгдэхүүнийг эхний удаа хэрэглээд дуусгууд нь заавал дахиад авдаг. Одоо ийм бүтээгдэхүүн байна. Би л өөрөө их хэрэглэх дуртай. За нараа маш их баярлалаа. Би бас өөрөө тусаж үзмээр санагдмаар юм сайхан танилцууллаа шүү дээ. За бас нэг зүйлийг санаарай. За бүтээгдэхүүн болгон өөрөө гэсэн үүрэгтэй тийм үү? За тэгээ хамгийн сүүлийн тос гэдэг бол одоо чухал байгаа тийм үү? Хамгийн сүүлд түрхэж байгаа тос ч за нөө өмнөх бүтээгдэхүүнүүдийн тэр үр нөлөөг асандаа одоо төгжиж өгж байгаа юм үүрэгтэй байгаа шүү. За Наталья бичиж байна. Манай одоо сэрүүм үнэхээр одоо гал шиг сайхан одоо үр дүнтэй гэж тэгж байна. За яг үнэхээр санал нийлж байна. За одоо энэ ч ер нь бол арьс арчилгааныхаа дарааллыг харъя. Маш энгийн дараалал байгаа. За тэгээд та нар маань бас одоо саяны одоо миний ярьсан хэсгээс ойлгож чадваагүй юу? Бид нар чинь яг одоо арьсны эстэй ажиллахыг хичээгээд байгаа. За тэрийг ойлгоорой. За манай одоо
тоник наших сэрэм кремов одоо усиливает энэ проникновение бүтээгдэхүүн маань тийм үү. За өмнөх клеточных кремов тоснуудын и более үр легких нөлөөг легкого крема, да, то сайжруулдаг есть байгаа. продуктов, которые идут на За клетки, тэгээд восстанавливает баланс воды и электролитов, не арсны нарушает, одоо естественно, шингэний свой тэнцвэрийг pH, поэтому хангаж өгдөг, почувствуете, особенно для кожи, pH-ыг которая очень тэнцвэржүүлж быстро, да, өгдөг. За ялангуяа теряет защиту кожи, да, которая сушится, арсны одоо высушивается, обезвоживание, особенно, да, у хамгаалалтаа одоо кого алдчихсан, более одоо сухие климатические хуурайшчихсан, условия, где одоо жишээлх очень юм бол холодно, где жесткая маш жара, там, хүүтэн скажем, это Астана, они эсвэл очень одоо и хатуу полюбятся, устай ийм кстати, вот газар в такой нутагт период амьдардаг полюбятся хүмүүс именно маань насыщенный энэ крем бүтээгдэхүүнийг с тонером, түрхэд потому что будет одоо уже шууд проще, үр да, дүнг нь защита мэдэрнэ. кожи, она будет более За комфортно себя сайхан одоо ощущать. тосоо түрхчээ, сэрүүмээ түрхэнгүүт Ну и, конечно же, арс илүү клинические юм исследования тэжээгдсэн доказывают мэдрэмжийг эффективность авна. на За клиникийн 410% судалгаагаар бас үр дүн клини- гарч байгаа. За жизнеспособности арсны и нөхөн türжих устойчивости амин хүчийн кожи. индексийг И харах юм бол сразу энэ после бүтээгдэхүүн нанесения маань мы видим за здоровый 410 пигмент, ну и хувиар сияние красивое одоо появляется. сайхан Гладкость, одоо үр дүн эластичность. Вам үзүүлж байгаа покажется, нь что ваша кожа харагдаж байгаа. сразу За жесткая, шууд но это не түрхэнгээд значит сразу, гүт это не значит, арс что вы маань должны одоо пренебрегать шууд следующим этапом кремом. Я чигсэн юм знаю, шиг многие санагдаад. любят, Гэхдээ одоо если тонер или за сыворотка хорошо увлажняет, сэрүүмээ некоторое түрхээд время арс продвигают шууд без крема. Но в том сайхан случае, потому что чигчлээ гэд эффективность будет бодоод снижаться, и дараагийн бүтээгдэхүүнээ түрхэхгүй орхиж сыворотка болохгүй тонер шүү. нуждается За в энэ желательной окклюзии бүтээгдэхүүнээ в түрх нь последующем бас этапе. одоо Это наши дараагийн крема, в шатны которых, кстати, есть бүтээгдэхүүнүүдэд разница түрхэнэ. в За ер нь бол ингредиентах тоснуудаа некоторых. түрхэж болно И вот, тийм. кстати, хочу Ягаад еще гэх юм ягаад энийг отметить, онцолж как хэлээд эти байгаа гэхээр находятся именно бүтээгдэхүүн болгон в маань тонере сыворотке. Мгм. энэ тоник Ну и, сэрэв конечно же, бүтээгдэхүүнд за маань яг осознанность тэр и нөө чаг безопасность мөг я агуулдаг люблю байгаа правильные шүү. умные формулы, За которые тэгээд привязывают бас нэг в зүйлийг моей онцолтмоор голове байна. к физиологии кожи, За к бид работе нар чинь бас клеток, к бүтээгдэхүүн теориям хэрэглэхдээ старения. Да, здесь я выделила, за например, для ухамсартай себя несколько байдлаар теорий одоо старения. бүтээгдэхүүн сонгомоор Это байдаг. эффект Аюулгүй теломера, бүтээгдэхүүн да, хэрэглэхээр байдаг тийм үү? это За фенотипичное тэгэхээр одоо старение, это бид нар одоо биологическое старение, это вообще поддержка арсыг одоо ер нь правильной бол тал жизни наших бүрээр клеток, дэмжих гэдэг тийм продление, үү? да, За тал longevity, бүрээр дэмжихийн продление тулд жизни эсийн клетки. төвшөнд Нам дэмжих важно хэрэгтэй продлить байгаа. жизнь клетки. За И тэр еще один полимерийн момент, я пока не уртаа харах забыла, хэрэгтэй скажу, он байгаа. именно замедляет За тэгээд бид нар чинь быстрое одоо деление клетки, потому что когда клетка в стрессе, она эсийг бас начинает очень одоо быстро делиться, и вот как раз-таки есть такой ингредиент, ингээд который зөв успокаивает, хуваагдахад и тусалдаг другие. юм орц Еще не время, найрлагуудыг еще не время агуулдаг юм уходить в бүтээгдэхүүн апоптоз, та еще нарт не время танилцуулж байгаа. стареть, потому что чем За больше она заримдаа поделилась, одоо тем стресс быстрее она ихтэй уходит үед в ис старость. ингээ хурдан залрах гад байдаг. Есть и такой, Тэгтэл оказывается, одоо тэрийг ингредиент, который хүсэхгүй именно байгаа шүү дээ. влияет на это. Но это все не Тэгэхээр просто так, потому что яг каждый тэр ингредиент хэсэгт нөлөөлж растет байгаа в тэр каких-то климатических стресстэй ч условиях, гэсэн и самое ис лучшее, зөв что они хэмжээгээр могут, зөв хурдаар это задрах именно боломжийг олгодог тийм отрабатывается, научные орцууд исследования агуулсан байгаа делаются, них гайхалтай. проводятся научные исследования, чтобы Бүтээгдэхүүнүүдийг понимание было, что бас да, боловсруулж гаргахдаа сертификатный мэдээж регион зэрэг действует, и клиникийн защита. судалгаа И хийдэг. потом уже это За все бидний арсны оказывается хоногийн вам же, хэмнэлд как у нас, тохирч гин үү? надеюсь, да, Яг где-то арсны нөхөн в теплом, түлжилтэд сухом нөлөөлж гин үү месте, гэдэг бүгднийг защищенными от прямых бид нэр солнечных лучей. клиникийн судалгаагаар батлаад гаргаад ирсэн байгаа. За бүтээгдэхүүнээ болохоор бас одоо хуурай сэрүү газар хадгалсан шүү. За жанаар бас нэг асуумаар байна. Если Тэр я не стрессийн үед ошибаюсь, одоо это тайвшруулдаг японский гэд ингредиент. хэлж ирсэн. Тэр Если ямар орц я вэ? могу ошибиться, Альфа его поника гэдэг Японы японского нэгдэл байгаа. переводят как Японоос отрабатывать жизни. урт наслалтын өвс гэдэг одоо гэдэг одоо утгаар ингээ орчуулдаг байгаа. Тэгэхээр арсны эсүүд ингээд задрахад зүгээр задрахад Ну нөлөөлдөг и юм орц юм перейдем к тийм үү? интересному, как же может выстраиваться За одоо рутина в сонирхолтой нашем хэсэг новом рүүгээ разом тоне. орцгоё. Ежедневная За шинэ рутина, это у нас бүтээгдэхүүнээ утро и вечер, это ямар одоо дефризион. дараалаар Первый хэрэглэх вэ? этап это За обновляющая өглөө өрөөд сборка. хэрэглэх гэж байна. Для За умывания юун түрүүнд умываем эхлээд 30-40 сайхан секунд до хөөсөөрөө засыпа обязательно. нүрээ угаачин. Смываем За водой, 30-40 секунд сайхан промакиваем угаагаад месточки усаар потные угаагаад с лица, можно илүүдэл полотенцем, усаа можно сайхан арчуураар арчаад салфеткой, авч да, то, болно. что Эсвэл не салфеткаар арчаад явж постоянно болно. промакивающее, даже Арсыг иногда ямар ч байсан наносим тонер. одоо Можете гимтээж при өрөхгүй помощи шүү. ватных спонжиков, Дараа можете, как я, за использовать тоник ватные сэрүүмээ спонжики, түрхэнэ. как раз-таки и на ручку За делать хөвөө массаж ашиглаж. Гэхдээ хороший. би бол По гараараа данному тонеру түрчихлээ. сыворотки можно За пройтись, если у вас есть тоник аппарат сэрүүмээ дерматоцепт, и усилить действие всех наших түрхчээд ингредиентов. за Поработать с дерма режимом архитект Skin Nutrition, Skin төхөөрөмж Cleanse, байгаа бол ежедневно можете это скин сохранить кэр за собой. гормойрын И сайхан наносим одоо ингээд обязательно арсан дээрээ компонент, явуулаад либо үзээрэй. насыщенный За восстанавливающий крем, үргэлжлүүлээ сайхан и тосоо крем түрхнэ. для глаз, и в утреннее За время нөгөө мы нэг не хөнгөн забываем байна про уу, өтгөн защиту байна, ручного. айлд Мы бүтцтэй ч сохраняем байсан бол айлыг естественный тосоо цвет, сайхан омолаживаем и түрхчин. продлеваем их жизнь, За стараемся не үргэлжлүүлээд употреблять бас ультрафиолетовых, охины тосоо особенно түрхнэ. типа А За сильные ингэж света, бид которые нар могут чин слишком одоо быстро. Далее вечерний Хүүх уход у нас гэрлээс происходит арьсаа после хамгаалж, умывания. илүүд Далее радикалуудаас мы хамгаалж байна. наносим тонер, За тэгээд проводим үүний режим дараа хамгийн дерматоцепт, сүүлд нь Skin өглөө Nutrition и Skin Care. болохоор На тослуудаа дерматоцепт он просто түрхчээд переходит на нарны состав хамгаалалтай крема. тосоо И SPF 50 наносим крем тослуудаа түрхчихнэ.
За оройдоо болохоор нүрээ цэвэрлэн, хөөсөрөө цэвэрлэн,
Дахиад сэрүүмээ түрхэн. За дерм архитектурэ нэмээд түрхэн. За нэг ийм сайхан дараалаар бүтээгдэхүүнээ хэрэгжилж болж байна. Да, потому что За одоо асуулт хариулт эсэргүү оръё те. За тэгээ. самый, наверное, популярный вопрос. За ер нь бол хамгийн түгээмэл асуултуудыг бид нар ингээд цуглуулчихсан байгаа. Тэднийг яриад за дараа нь үргэлжлүүлээд болохоор оролцогчдийнхоо тавьсан асуултуудад хариулаад явъя гэх үү. За тэгээ. За энэ бүтээгдэхүүний гол онцлог нь юу вэ гэдэг юм асуулт хамгийн түгээмэл байдаг. За миний хувьд гэх юм бол за энэ бүтээгдэхүүнүүд маань за эсийн бүхий л мөчлөгт үүжилдэг. Эс бүрэлдэх үед, эс яг бүрэн боловсрож явах үед, эс яг одоо нэг мөчлөгийнхаа хамгийн төгсгөл үед орж ирэх энэ бүх үеүүдэд эсийг дэмжээд өгдөг. Бидний теломерийг хамгаалдаг. Өнөөдөр ярьсан болгоомаар бас ижээ хамаарч чинь тийм үү? За үр дүнтэй холбоотойгоор бид нар хариулчихсан те. Энтэй холбоотой одоо слайд ч байсан. За бүх төрлийн арьсанд, бүх төрлийн насанд тохирох уу? За тий бүх төрөнд тохирно. Тэгээд бүх насны хүмүүс тохирно. Гэхдээ насанд хүрсэн хүний арьс гэж ярьж байгаа шүү. Тэгэхээр зөвхөн 45 нэмэх гэж ярихгүй нэ тийм үү? Үгүй. Ер нь бол одоо бид нар яг ийм хязгаарлалтуудаас дэлхийд дахина татгалзаж байгаа. Ер нь бол тэр насны өөрчлөлт, амьдралын одоо хэм маяг, арьсны нөхцөл байдал, хүн хаана амьдарч байна, ген нь ямар байна гэдгээс хамаарат насны хөгшрөх үйл явц өөр одоо үеүүдэд явагдаж байгаа. Тийм учраас юм насаар хязгаарлах нь бараг болоод байгаа. За гахалтай. За өглөө оройд хэрэглэнэ. За хадгалах хугацаа гэх юм бол за нээснээс хойш 12 сар за нэгээгүй байх юм бол 3 жил хадгалах боломжтой. За ер нь бол бүтээгдэхүүний сав дээр бичигдсэн байгаа. Бүтээгдэхүүнийг болохоор хуурай цэрүү газар хадгална. Шууд нарны тусгалаас гол байна. За тэгэхээр бас одоо бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглээд байх юм бол хэр удаа хэрэглэх боломжтой вэ гэхээр за өтгөн болон шингэн бүтээстэй тосыг 7-8-7 хоног хэрэглэнэ. Зохины тосыг 6-аас 8-7 хоног хэрэглэх боломжтой. За сэрүүмийг болохоор 9-аас 12 хоног хэрэглэх боломжтой. Гэхдээ бас анзаараарай те хэр их хэрэглэж ийнэ гэдгээс хамаарж байгаа. За ер нь бол одоо өөртөө бас анзаарах хэрэг бүтэн нэг дараад хэрэглэе гэж байна. Тэгэхээр би болохоор ингээд надад бүтэн нэг шахаад хэрэглэхээр илүү санагдаад байдаг учраас би хагас дарж агаад гарч ирсэн бүтээг. За энэ асуултуудыг харангуут ер нь бол бүгдэд нь хариулсан санагдаж байна. За ингээд түгээмэл асуултууд маань дуусчихна. За чат руугаа харъя. Ямар асуултууд ирсэн байна харъя. За тэгээ чатаарай. За би шууд уншаад явчихъя. Да, та нар мань асуулт хэлж бичээрэй. За өөрийнхөө асуултад хариулт одоо сонсоогүй бол та санаж байгаа сайхан чатад биччихээрэй. За longevity-тэй холбоотой асуултуудаа бичээрэй. За бирмэд биччихээн. Жанаар супер. Би заавал худалдаж авнаа гэж байна. За нөгөө нэг сэрүүмийн талаар ярьж байхад яг бичсэн байна. Сэрүүмийг их гоё тайлбарласан. Би өөрөө бүр авмаар санагдсан. За бирмэд ч бас авмаар санагдсан байна. За ийм асуулт байна. Написали, испытает ли тот, кто использует, интересный такой вопрос, кто использует органический если он өөр бүтээгдэхүүн хэрэгжилж агаад манай бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол ийм шок одоо мэдрэх үү гэж байна. Одоо longevity бүтээгдэхүүнийг хэрэглээд ихэнгүүт. За би өөрийнхөө туршлага дээр бас яриа. За би ер нь бол гоо сайхны салбарт удаан ажиллаж байгаа. За яа тэгээ бүтээгдэхүүнийг өөрөө дандаа туршиж үздэг. Би бол хэрэгжилж longevity хэрэгжилж эхлээд шууд өөрчлөлтийг мэдрэгдсэн. За ер нь бол гэртээ арьс арчилгаагаа сайн хийдэг хүмүүс маань арьсныхаа өвчлөө болгоныг бол анзаарж идэг тийм үү. Тэд нар бол өөрчлөлтийг ажиглана. За тэгвэл ингээд нөгөө нэг давгүй одоо арьсандаа анзаардаг хүмүүс байдаг тийм үү. Шууд усаад нэг угаачаал яваад байдаг хүмүүс маань арьсан дээр маань өөрчлөлт байна уу юу анзаардаггүй тийм. Тэгэхээр энэ хоёр бүлэг хүмүүс маань өөр мэдрэх баг. За арьсаа маш сайн анзаардаг хүмүүс маань шинэ бүтээгдэхүүнийг хэрэгжилж эхлээд шууд одоо харьцуулаад харна. Тэгэхээр одоо хүнээс нь хамаарч байна гэсэн үг шүү бас. Аха ойлгомжтой. За таны асуултад хариулчлаа гэж бодож байна. Еще один интересный вопрос. Бас нэг юм сонирхолтой асуулт байна. За сэрүү маань дермасониктэй хамт ажиллах уу? За дермасониктэй ажиллаж болох байхаа гэж бодож байна. Ер нь бол за бүтээгдэхүүний найрлага маань ер нь бол болно. Яг хөө ер нь бол
Би зөвхөн дерма архитекттэй хамт ашиглаж үзчихсэн. За миний бодлоор ер нь бол бүтээгдэхүүн болгоныг аппараттай хамтаар ингээд туршиж үздэг байгаа. За бид нар бас судалгаа хийжсэн. За дерма архитекттэй одоо ямар ч байсан longevity туршиж үзсэн болохоор за энийг хэрэгжилж болно гэж байгаа. Тэгэхээр одоо дерма архитектл гэж одоо компани зүгээс зөвлөж байгаа шүү. Dermasonic гэдээ ярих юм бол ямар горим дээр ашиглах вэ гэж асууж байна. За Merwert яг одоо судалгаанд яг оруулаагүй учраас яг ямар горимоор хэрэглэх вэ гэж хэлж болохгүй байна. За дерма архитектийн хувьд болохоор skin care горимоор ашиглана. За тэгэхээр компани зүгээс ямар ч байсан судалгаанд ороод яг клиникийн туршилтад хамруулад үр дүн гарсан одоо ийм одоо зөвлөгөөнүүдийг өгөх нэ шүү те. Скажите, пожалуйста, насколько эффективны глубоким зонам на носогубной и межбровке? Но хамрын хоёр хөсгөний доор гүгэн өвчлөлттэй хэсэг байна тийм үү? Тинчээ бүтээгдэхүүнүүд маань хэр сайн үйлчлэх болоо гэж асуусан байна. За нөгөө нэг үр дүн харьцуулсан одоо тэр зураг байсан тийм. Тэрийг эргээд харуулъя. За энэ чинь харагдчих тийм үү? За эхний жишээ дээр болохоор ийм гүйхэн өвчлөлийн жишээсэн. Энд ч болохоор нилээд гүн өвчлөлийн жишээ мэ тийм үү? Ийм нилээд гүн өвчлөө бас багасах боломжтой. Яг гэвэл арсын ингээд тижээгээд өгж байгаа учраас дерман ингээд нэгтэршаад ирж байгаа учраас ийм одоо гүн өвчлөгийг басгаж байна. За тэгэхээр бүгдээрээ бас энэ зургийг харуулж болох нь байна тийм. Ер нь бол үйлчлүүлэгчд зүгээр ингээд дан ярихаас илүүтэйгээр бас ингээд үр дүнг шууд харуулж иж болоо тийм. За ийм асуулт байна. За өчгөн тослыг өглөө хэрэглэх үү оройд хэрэглэх үү? За ер нь бол longevity цуврал багцаа бүх бүтээгдэхүүнүүдийг өглөө хэрэглэнэ оройд хэрэглэнэ. За энэ чинь асуусан байна. Хизээ танилцуулах вэ гэж байна. Дээлтэй хийх вэ гэж байна. 12 сарын 12 ингээд бид нар өдрийг тогтоочихсан байгаа. За тэгтээ 26 онд одоо бас одоо энэ цувралынхаа нэг бүтээгдэхүүнийг одоо танилцуулж нээлттэй хийхээр бас байгаа шүү. За үнийг нь асууж байна. За үнийг нь ер нь бол бараг л адилхан үлдээсэн. За өмнөх бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад нэг жоохол үнэтэй байгаа. За би бас одоо нэг солих блокуудыг танилцуулсан те. Солих блокуудаа ашиглаад явах юм бол ер нь бол 15% хэмнэлт хийхээр байна. За тэгэхээр та нар маань эхлээд одоо яг ингээд бүтээгдэхүүнээ савтайнд худалдаад авна. Дараа нь үргэлжлүүлээд болохоор тэр нөө солих блокуудаа ашиглаад явна гэсэн. За тэгэхээр ер нь бол одоо нөө өвтгөн бүтэцтэй тосны маань хувьд бас нөө зохины тосны маань хувьд юм солих блокууд байгаа шүү. За энэ ч бас тодорхойлсон байна. За үнэнд ойлгомжгүй байна. За ер нь бол яг одоо нөгөө нэг сайтад харагдаж байгаа одоо тосны үн байна тийм үү? Тэрнээс 1.5% үнэтэй байна. Longevity-г үн асуугаад байгаа шүү дээ. Яг одоо бас одоо яг одоо яг ихэд бүтээгдэхүүн болгож байгаа шүү дээ тийм. Тэгэхээр одоо тэр бүтээгдэхүүний оронд одоо ингээд шинэ бүтээгдэхүүн гарч ирж байгаа. Шинэ бүтээгдэхүүний үн маань өмнөх бүтээгдэхүүнээс хэд үнэтэй бол байхгүй 1.5% л үнэтэй байна. За тэгэхээр та нар маань сайт руу ороод хараарай. Тэгээд бас тэнцээ байгаа үнэ бас 1.5%-аар бас нэмээд бодоод үзээрэй. За. Ер нь бол тэнцээ бас тодруулаад асууж байна. Хөнгөн бүтцтэй тосны хувьд солих блок байх юм уу гэж байна. Тэрийг өмнө хэлээгүй. За тэрний солих блок бас байна шүү. Back to you. Ерөнхийдөө өнөөдөр вебинарын маань хугацаа бас дуусах гэж байна тийм ээ. Шанаар асуултаа HA буюу AHA гэдэг нөгөө хүчил байдаг шүү дээ. Ямар бүтээгдэхүүнүүд дагуулга гэж байгаа вэ? HA. За яг манай бүтээгдэхүүнүүдийг орц найрлагад бата яг бичсэн байдлаар харагдахгүй. Гэхдээ антиоксидант, хүчил орсон эсхийг одоо бүтээгдэхүүн болгодог туршилт дээр нь гаргаж ирдэг. За тэгвэл нөгөө кактусын ханданд
одоо тэрдгээр хүчлүүд агуулгдсан байдаг. Гэхдээ яг нөгөө шууд гуйжуулах үйлчилгээтэй гэдэг утгаар нь пилинг гэж бод хэлэхгүй. Гэхдээ ямар ч байсан нөгөө арсыг шинжлэх тэр одоо нөлөө үзүүлэх ёстой. Тэр баг зэрэг гуйжуулах, зөөлөн гуйжуулах энэ одоо нөлөө үзүүлэхээр байгаа. Яагаад гэвэл яг энэ бүтээгдэхүүнд шууд одоо хүчлэг бүтээгдэхүүн биш хүчил тэрчгээр ороагүй зүгээр яг ургамлын хаант байдлаар орчихсон байгаа шүү. За ойлголоо баярлалаа. За энэ асуулт ирсэн байна. За ерөөдөө Жанара, Эрвэс та хоёртоо маш их баярлалаа. Гайхалтай сайхан сонирхолтой ихтгэл хүргэлээ. Үнэхээр гоё одоо асуултуудад бас сайхан сонирхолтой байдлаар хариуллаа шүү дээ. За тэгвэл одоо өнөөдрийнхөө вебинарын төгсгөл хэсэгт бүгдээрээ орж байна. За өнөөдөр манай бүтээгдэхүүнүүдийн хувьд танилцуулах одоо төрөл зүйл нь их олон болчихсон тийм ээ. Тэгэхээр арай одоо цагийн хувьд жоохон урт байна вебинар маань. За тэгэхээр яг одоо сүүлийн хэсэгт яг одоо тийм ээ энэ бүхнээ баттгахад нэг хэсэгт одоо хүрэх гэсэн. За тэгэхээр түнш болгон хэрэглэгчдэд ингээд танилцуулахдаа маш их асуулт асуудаг одоо эсэргүүцэлтэй нүүрс болдог шүү дээ. За тэгвэл хамгийн түгээмэл нэг эсэргүүцэлээд за ямар үнэтэй юм бэ гэдэг ихэд их өндөр үнэтэй юм биш үү гэдэг ингээд асуух тохиолдол байдаг. Тэгвэл яг одоо үнийн хувьд одоо та бүхэн X ч юм уу одоо бусад премиум зэрэглэлийн өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд санал болгохлоо хит өндөр үнэтэй байна гэсэн ийм эсэргүүцэлтэй нүүр тулж ирсэн хүмүүс байна уу? Та бүхэн чатанд нэмэлт тэмдэг тавиарай. Хэрвээ одоо ийм эсэргүүцэлтэй нүүр тулж байгаагүй бол ийм үйлчлэгч байгаагүй бол хасах тэмдэг тавьж болно. За хэлгүй яг одоо үзэгчд маань тийм ээ байсан үнэтэй гэж хэлж исэн гэж бичсэн байх шүү дээ. Тэгэхээр нэлээд түгээмэл одоо хүмүүсийн зүгээс асуудаг асуултууд байна тийм ээ. Тэгэхээр нэлээд өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүний хувьд хүмүүс ялангуяа эхлээд ингэж асуух гэдэг. За тэгвэл хамгийн түгээмэл одоо эдгээр энэхүү эсэргүүцэлтэй хэрхэн ажиллах вэ? Энэ талаар бүгд ярилцъя тийм ээ. Яг энэ бүтээгдэхүүнд шингэсэн үн цэнийг хэрхэн хүргэх юм бэ? Үн цэн дээр үндэслээд үнийг нь тайлбарлах талаар хэлж өгнө тийм ээ. За ерөөсөө дөрвөн алхамтай ийм зүйл байгаа. За үйл явц яах вэ гэхээр дөрвөн алхмаар явагдана. Нэгдүгээр үйлчлэгчийн одоо хэлж байгааг нь маш ойлгож хүлээж авна гэсэн үг. Одоо үйлчлэгчтэйгээ хэрэглэгчтэйгээ сайхан санал нэгнэ гэсэн үг. За хоёрдугаар болохоор яг үнийн цаана юу оршиж байна вэ гэдгийг нь тайлбарлаж өгнө. Сая өнөөдөр бүгдээрээ бүхий л онцлог давуу талуудыг нь одоо шинж чанаруудыг нь авч ярьлаа шүү дээ тийм ээ. Яг одоо Жанара, Берверт гэдэг бүсгүүлчүүд маань, спикерүүд маань яг энэ эсэргүүцэлтэй нүүр тулж энэ үн цэнийг нь тайлбарлах бүх баримтуудыг одоо нотлохоо судалгаа гэдээ бүгдийг нь хэлээд өглөө шүү дээ. За тэгээд 3 дугаарт болохоор маш тодорхой үр дүнг санал болгох гэсэн. За хэдүүлээ ингээд одоо яриан дээр аваад үзэл та нэгдүгээр харин тийм ээ таны зөв лонгшевиц гэх бүтээгдэхүүн маань ердийн бүтээгдэхүүнүүдийг бодох юм бол гол сайхны бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол баг зэрэг илүү үнэтэй байж магадгүй. Тийм ээ ойлгож байна гэж хэлж болно те санал нэгдэж байна гэсэн. За тэгээ хоёрдугаар алхам руугаа орно. Энэ болохоор гэхдээ яг одоо түрүүний ярьсан те бүх онцлог давуу талуудыг нь үн цэнийг нь гаргаж өгнө гэсэн. Яг энэ инноватлог технологи болон маш өндөр үйлчилгээтэй орц найдвартай бүтээгдэхүүн учраас ийм үнэтэй байгаамаа гэдгийг хэлж өгнө. Та бүхнийг санаа даваарай гэж бүх онцлог талуудыг нь хэлсэн шүү дээ. Яг тэрийгээ та бүхэн одоо бүр цээжлээд дурдж өгнө гэсэн. За гуравдугаар болохоор маш тодорхой үр дүнг дурдж өгнө. За яг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та бүхэн хадаа одоо энэ зурган дээр жишээлх юм бол нөгөө гүн үрчлээ илүү одоо гүйхэн болж ирсэн байна. За арсны харагдах байдал нэлээд дэмжигд болсон байна. Илүү гоё амарсан, таатай юм харагдаж байна гэж хэлж болно гэсэн. За, Дерма архитектийн хувьд бас бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ, тийм ээ. Амбассадорууд маань өмнө ба дараа гэсэн харьцуулалт одоо сэтгэлээ хуваалцаарай гэдэг даалгавар авсан, тийм ээ. Тэгээд өмнөх ба хэрэглэсний дараах гэдэг юм бүр зураг цомог цуглуулад бүр галерей хийж агаад тэгээд хүмүүс танилцуулж эхэлсэн, тийм ээ. Тэгэхээр та бүхэн ч гэсэн энэ аргыг бүү мартаарай, бүү орхигдуулаарай.
энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэхээс өмнөх одоо арсныхаа нүүр царайныхаа зургийг сайхан аваад нэлээд одоо нэгэнгүй аваад тэгээд нэг 4-7 хоног хэрэглэсний дараагаар таны арс ямар болсон бэ гэдгийг сайхан харьцуулаад дараах гэсэн байдлаар зураг аваад энийгээ бүр тийм ээ өөрийн гэсэн зургийн цамаг болгоод хүмүүс шууд одоо танилцуулах боломжтой. Тэгэлгүй яг маш гахалтай сайхан санал хэллээ шүү дээ. Тэгэхээр нэлээд одоо түрэмгийн мэд санагдаж болох хэдий ч маш одоо зөв аргаар та бүхэн энэхүү зургаа танилцуулаад үр дүнгээ ингээд сайн ойлгуулах юм бол бүтээгдэхүүнийхээ өндөр үүний ард оршиж байгаа тэр үнцийн тэр одоо технологи тэр орц найрлагуудыг тайлбарлаж хэлж өгөх боломжтой юм аа. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүн зураг бүтээгдэхүүний өөрийнх нь орц найрлага хүргэж байгаа тэр үнцийн тэр нөлөөлөл үйлчлэл гэдэг энэ бүх зүйлүүд үнэхээр өндөр зэрэглэлийн маш үр дүнтэй учраас энийг нь хүмүүс маш сайн тайлбарлаж ойлгуулна гэсэн. За тэгээд дөрөвдүгээр болохоор та бүхэн тэр үнцнийг дахиад маш сайн одоо онцгойлж хэлнэ гэсэн. За яг одоо манай бүтээгдэхүүнүүдийн үндэс суурь болсон инновацлог технологи суурлаад бид нар зүгээр ч нэг тийм ээ гадна харагдах байдлыг одоо өөрчлөөд сайхан залуу болгох талаас нь одоо нөлөөлдөггүй манай бүтээгдэхүүнүүд бүр эсийн төвшөнд арсны эрүүл мэнд залуу байдал нөлөөлж үр дүн өгч байдаг бүтээгдэхүүнүүд юм аа. Эсийн төвшөнд үйлчилдэг үнэхээр өндөр үр дүнтэй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гэдгийг нь маш сайн тайлбарлаж өгнө гэсэн. За тэгвэл бүгдээрээ яг одоо бодит текст одоо аваад үзээ тийм ээ. За эхлээд ойлгож байна. Ертөнцийн одоо гол сайхны бүтээгдэхүүнүүдтэй заримдаа харьцуулах юм бол арай илүү өндөр үнэтэй байж магадгүй. Гэхдээ яагаад арай илүү өндөр үнэтэй байдаг вэ гэхлээр ийм одоо арсны гүнд хурц үйлчилдэг орц найрлагатай тэгээд одоо хөшрөлтийн шинж тэмдгүүдтэй илүү одоо сайн үр дүнтэйгээр тэмцдэг тийм ээ ийм онцлог даваа чанаруудтай гэдгийг нь тайлбарлаж өгнө. Тэгээд ийм гой болсон үр дүн байна. Миний үр дүн бас ийм байна. Та хараарай. Тэгээд та бүхэн нэг гэж бүртлээ худалдаж аваад дараа нь одоо нөгөө сольдог блок буюу запасыг ингээд байнга тогтмол худалдаж авснаар яг нь хэмнэлт хийх боломжтой гэдгийг нь маш сайн тайлбарлаж өгөх боломжтой юм аа. За тэгэхээр бүгдээрээ нэг баттахаар нөгөө хамгийн голлог урван давуу чанаруудыг гаргаж ирээ тийм ээ. За тэгээд та бүхэн одоо чатанд бүгдээрээ сайхан бичнэ гэж бэлдэл байж байгаараа. За тэгэхээр нөгөө саяны танилцуулсан бүх мэдээллээс та бүхэн бичиж тэмдэглэж авсан, санаж, цээжилж авсан яг энэ иж бүртэл бүтээгдэхүүний урван онцлог чанар давуу талыг нэг өгүүлбэрээр гаргаад бичээд өгнө. Яг энэ гурван онцлог чанарыг ингээд нэг өгүүлбэрээр маш сайхан ингээд ойлгомжтой гаргаад хэлээд өгөхөөр хэрэглэгч, үйлчүүлэгч маань маш сайн ойлголт авна гэсэн. Тэгэхээр нөгөө эсэргүүцэлтэй нүүр тулаад гахалтай сайхан оновчтойгоор хариу барих боломжтой гэсэн. Тэгэхээр та бүхэн чатанд энэ longevity бүтээгдэхүүнийхээ тухай гурван онцлог давуу талуудыг нь юу гэж ойлгож санаж авснаа бичээрэй. За эхний хариу үйлдэл бүгдээрээ хүлээж байна. Манай оролцогчдын зүгээс тийм ээ эхний хариунуудаа ирүүлэх баг. Мэдээж хэрэг Жанара одоо бүх зүйлийг тайлбарлаад хэлчихсэн шүү дээ. За тэгээ бүх нөгөө хэрэгтэй мэдээлэлээс сонсож аваад магадгүй зарим нь түр одоо дэлгэцээс холцсон байж магадгүй юм. Гэхдээ маш олоолаа бас итгэвтэй сонсож байгаа нь харагдаж байна. За Ирина чатанд бичсэн байна. Longevity бүтээгдэхүүн арсыг гэрэлсэн болгодгоо гэж хэлсэн байна. За яг яагаад гэрэлсэн болгодгоо гэхээр нөгөө 24 каратын алт болон очир эрдний одоо нундгийг агуулдаг учраас маш гоё арс илүү сайхан гэрэлдэж өгдөг гэсэн байна тийм. Тэглгүй яг уу маш гоё орц найрлага орсон учраас яг тэр дороо арс гэрэлдэж өгдөг байгаа. За бас бичсэн байна Наталя. За одоо ерөөсөө бүгдээрээ нөгөө чатанд бичиж байсан юм шиг байна. Шууд хэд хэдэн хариултууд доош урсаад ороод ирчээд. За нэгдүгээр маш гоё одоо шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаатай бүтээгдэхүүн 20 жил гаруй судалгаанд үзүүлсэн бодит үр дүнтэй тэгээд эсийн төвшөнд залуужуулдаг үйлчлэгээтэй гэж хэлсэн байна. Яг үнэ. За Валентина инновацлог технологи эсийн төвшөнд үйлчилдэг гэсэн байна. За Агшалтын болохоор бүр теломерийн уртыг одоо хамгаалдаг гэсэн биш үү дээ. Вау. Теломерийн уртыг хүртэл цээжлээд авчихсан биш үү дээ. Эхлээд бид нөгөө арай өөр эсийн төвшөнд тийм ээ хромосомыг хүртэл авч үзсэн байхад та бүхэн маш сайхан
Вижу За, еще маш ответы. олон То, что хариултууд продлевает жизненный ирж цикл, байгааг харж байна. при За, этом эсийн как арсны будто косметолог эсийн приходит домой залуу к тебе байдлыг утром и илүү вечером. ус хугацаанд Отличная, хадгалдаг кстати, гэсэн байна. аллегория. За, Да. тэгээд яг л нөгөө Это вот өглөө про оройд то, гэртээ что нэрээд Жанара говорила, как раз в самом ганцаарчлсан начале. гоё үйлчилгээ Да, үзүүлж действительно, байгаа не гоо каждый сайхны точно мэрэгчлэлтэн смог шиг позволить үйлчилгээ продолжать үзүүлгээ гэж ходить к бичсэн байна. Тийм ээ, косметологу үнэхээр и гоё. днем, Та и ингээд те и утром, и өглөө вечером. өдөр оройд Будет у вас хүссэн свой цагтаа косметолог гоо в памяти. сайхны одоо арчилгааг авахд тэр бүр Сохраняет амар теломеры, байдаггүй шүү совершает дээ. глубину Тэгвэл морщин, энэ иж сияние кожи бүртлийн дарит. тусламжтайгаар Инновационные ёстой технологии өглөө работают на оройдоо клеточном гоо уровне, сайханд орсон юм содержат шиг гоё антивозрастные үйлчилгээ авах компоненты. нэ. За Вот тэгээд здоровье на клеточном уровне уже не в первый раз отмечают, залуужуулах и это үйлчилгээтэй верно. гэсэн байна. Это действительно Хөгшилтийн одно из эсрэг самых гэсэн ключевых байна. преимуществ. За, эсийн Это төвшөнд любовь к үйлчилдэг себе, гэсэн пишет байна. Алевтина. Это Тийм всё ээ, верно. маш Эпоксиды гайхалтай. повышает Эсийн кровно төвшөнд гэдэг нь устойчивость маш кожи, чухал юм сокращает морщинки, онцлог давуу талууд байгаа. За, үржлээг уменьшает багасгах гэсэн пигментацию. байна. Преимущество За, ценных пигментац результатов. буюу Спасибо одоо большое, толбыг арилгах друзья. гэсэн байна. Я вижу, что у Бүдгэрүүлэх нас гэсэн есть байна. еще Гайхалтай ответы сайхан мэдээлэл хүлээж о авсан том, что байна. Та longevity бүхэн это маш здоровье гайхалтай сайхан клеток, бичиж байна. энергии и За, насыщения для longevity насыщения бол нашей кожи эсийн нет, эрүүл мэндийн маа увяданий гэсэн нет, байна. здоровье и красота, За, да. бидний Звучит как арьс слоган, хідээч все одоо верно. Ну что ж, сааралдаж спасибо вам тийм ээ большое, өнгөхгүй дорогие тэхгүй нэ. друзья, Тэгэхээр за маш гоё ваше гэрэлцэн арьстай участие. явах нэ гэж бодчихсон Дорогие байна. спикеры, За, спасибо маш вам их баярлалаа. также Спикер за үзтээ столь подробную сонирхолтой, информацию о маш нашей новой дэлгэрэнгүй, коллекции. шинэхэн одоо иж Перед бүртлийн вами талаар сейчас, мэдээлэл хүргэсэн та бүхэнд маш их баярлалаа. дорогие Та зрители, маш три идэвхтэй наших оролцогч та QR-кода. бүхэндээ баярлалаа. Мирья, Тэгээд та подскажи, дэлгэцснээ пожалуйста, та вот бүхний здесь өмнө помимо того, что у нас 3 есть ссылка QR на кодыг Instagram бол и хуваалцж Telegram, байна. есть За, еще энэчээ ссылка на одоо эту страничку Instagram-ийн на Longevity. хуудас болон Telegram дах сувгийн одоо QR кодууд байна. За, бас Web Longevity гэсэн бас QR код байгаа тийм ээ. За, тэгэлгүй яг хуу энэ Web Longevity гэдэг QR кодыг уншуулснаар та бүхэн цаашлаад удахгүй одоо ашиглалтанд орох юм вебсайт руу орох боломжтой байгаа. За, тэгээд та бүхэн зориулаад өнөөдрийн сургалт вебинарынхаа бичлэгийг бид нэр хуваалцах болно. Энэ вебсайт руу оруулна. Бас өнөөдрийнхөө презентацийг бас одоо энэ вебсайт руу оруулах юм байнамаа. За, маш гайхалтай тийм ээ. Ойрын 2 орчим өдрийн туршид бид нэр энэхүү вебинарынхаа гоё одоо бичлэг мэдээллийг тэгтгээд тэгээд одоо И конспектом поделимся, и одоо ссылками на запись презентац вебинара, и на материалы. мөн энэхүү Я вебинарыг думаю, дахин что мы сонсох готовы к этому холбоос моменту тоже. тэгээд одоо Вот, наривчилсан поэтому в мэдээллийн гоё ближайшее конспект время, болгоод дорогие нэгтгэжсэн друзья, мэдээллийг бас ждите багцлаад от нас хүргэх юм байнамаа. Тийм вот как учраас раз-таки ссылок, да, та письма бүхэн счастья, да, удахгүй спасибо биднээс большое, хүрэх Сергей. одоо ад Письма шаргалын счастья и на захирал NV гэж Start хийж вы болох также үсэм гоё сможете в холбоос ближайшее мэдээллийг время хүлээж найти аваарай. материалы. За, Ну, тэгвэл насколько удахгүй ближайшее, я манай даже не знаю, вебсайтуудаар но в шинэ любом случае материал материалуудыг точно появится там. гар дээр авах нэ. За, Спасибо вам баярлалаа. большое за Та внимание, бүхэндээ да, дорогие анхаарал друзья. тавьсан До явдал новых маш встреч. их баярлалаа. Цаашдаа дахин До дараагийн новых встреч на новых вебинарах. уулзлаа. Вот, Түр отличных вам баяртай. продаж. Та бүхэн Пусть вся та информация, которую сегодня гахалтай мы сайхан с вами борлуулалт поделились, өндөр байгаасаа гэж поможет хүсэн вам өрөөй. Өнөөдрийн можно эффективно вебинар продавать нашу новую коллекцию. энэхүү мэдээлэл, шинэхүү Спасибо, всего ээж бүслийг хорошего, маань да, до борлуулахад свидания. маш их тус нэмэртэй байх болов уу гэж найдаж байна. Баярлалаа, баяртай.